Сайн байцгаана уу? Англиан байна. За би өнөөдөр shopping with content гэдэг контентод орохоор Adidas-ын улсын эхлэлгүүрийн зүүн талын салбарт нь ирсэн байна. Тэгээд хэдүүлээ надтай хамт шопинг хийгээд 2 лук бүрдүүлцгээе. Хэдүүлэнгийнх нь бүрдүүлэх эхний лук болохоор арай илүү юм нэг спорт тал руугаа чиглэсэн тийм лук бүрдүүлэх гэж би бодож байна. Тэгээд хувцснуудаа сонгоод эхлэе. Би ер нь яг нөгөө нэг спорт хувцас сонгохдоо яг эртүүд өмд гэхээс илүү шортонд илүү дуртай. Тэгээд шортондоо байкер шорт биш нөгөө сул дотроо нөгөө эртүүдтэй гаднаараас сул тийм шортонд ер нь сонирхолтой. Яг иймэрхүү төрлийн шорт байвал арай ихтэйхэн байх гэж бодож байна. Байкер шорт жоохон бандажтай байгаа юм шиг тохгүй санагдаад байт юм. Миний хувьд бэлтгэлийн хувцас бол яг л хар байсан л зүгээр гэж боддог. Яг тэгвэл би нэг удаа нэг амар юм өнгөлөг бэлтгэлийн хувцас ингээд өмссөн баггүй юу? Тэгсэн чинь би нэг амар их хөлс ялгаруулдаг. Тэгсэн чинь ингээд сууг мууг ингээд норооны энэ минийгөр ингээд тэр жигтэй ингээд хөлсний өнгө ингээд тодорхой гараад ирсэн байна. Тэгээ тэрнээсээ би амар ичээд тэгээд ер нь бэлтгэлийн хувцас хар өнгөтэй байсан зүгээр юм байна гэдэг сонголтын төрөө тэгээд ер нь дандаа бэлтгэлийн хувцас хар өнгөтэйгээр сонгодог. Би одоохондоо нэг туранхай биш байгаа учраас хит амар гид гардаг хувцас сонгомооргүй байна. Тэгэхээр энэ Mac надад яг бот богино нь яг таарсан юм шиг санагдаж байна. Одоо миний сонгож байгаа жим хийхэд тохиромжтой гэж бодсон лук бол энэ. Одоо пүүз сонгох. Би бол тэнд нэг үзээд ах шаардлагагүй нь холоос хараад шууд сонголтоо хийцэн байсан. Тийм. Энд тэ эрэгтэй дагвар уу? Эмэгтэй дагвар нь эднэр юм уу? Тэгвэл миний сонголт эрэгтэй дагвар байсан байна. Энэ надад таалагдж байна. Фитнесийн дагвар юм уу? Тийм баха. Надад гүртийн пүүзийг хэлж байгаа таалагддаг юм байна ч тийм. Энэ пүүзний яг дагвар нь надад бол яг гоё харагдаж байна. Өөрөөс энэ дагвар таалагдж байна. Энэ дагвар ч гэсэн таалагдж байна. Тэгэд шорт сонгосон учраас түрээтэй ер нь урт түрээтэй амьс байвал би зүгээр гэж боддог. Амьс сонгож болно нэстэ би. Тэгээ миний яг нэг баримталж авдаг нэг бүр амар чухал юм байдаг байхгүй ингээд цагаан өнгөтэй пүүз одоо энэ яг харлаа л да тий. Цагаан өнгөтэй пүүз өмсөх юм бол хизээж битгий хараа амьс өмсөрөө гэж би зүгээр гуймаар байна. Цагаан өнгөтэй пүүзэн дээр хавар өнгийн амьс ер нь жоохон муухай харагддаг. Тийм. Хар пүүзэн дээр бол цагаан амьс бол байж болно гэж боддог. Тийм. Яг цагаан пүүзэн дээр хар амьс бол жоохон муухай харагддаг шүү манайхаа. Тийм зүгээр л нэг илүүдтэй өнгөө яг ингийн л энэ ч бол логоны юм байгаа юм чинь логог нь бас зөрүүлмээр байна. Энийг сонгож байна. За ингээд миний сонгож байгаа спорт загвар ингээд болж байна. Энэ ихтэй ям гоё цүнхгүй. Зүр ингийн үед ч өөрч болох юм шүү. Болохгүй мó. Надад энэ зүг таалагдж байна. Энэ зүгийг сонгож болох уу? Ингээд би энэ хувцснуудаа энэ цүнхэндээ хийгээ явна гэж төсөөлөд байгаа байхгүй юу? Мөн үү? За ингээд миний спорт лук бол нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд яг л миний төсөөлсөн шиг боллоо. Гэхдээ би нөгөө сая яг юм бариуд цамт сонгосон байсныгаа солиод арай жоохон сул болгосон. Тэгэхгүй бол тасгал хийж байгаа өөрийгөө төсөөлөхөд хэд бариу байх юм бол бас жоохон тухгүй байх юм шиг санагдаад тэгээд арай илүү сулаар сольсон байгаа. Тэгээд надад яг энэ лукийг бүр хамгийн их таалагдж байгаа юм гэх юм бол яг энэ өмссөн байгаа яг энэ пүүз байгаа. Энэ пүүзэнд би бол 10-аас 10 өгнө. Энэ бол амар гоё пүүз байна гэж байна. Тэгээд цүнхас таалагдаж байна. Яг өөрийнхөө одоо яг энэ өмсөх хувцснуудаа ийшээгээ хийгээд авч явна гэдэг тийм төсөөлөлтөд нийсвч жин дотор ингээ яваад авахгүй шүү дээ. Жинтүүг авч явах зорилттой энэ цүнх гэж бодоод энийг сонгосон. Тэгээд яг л миний төсөөлсөн шиг л лук бүрдлээ. Тэгээд та юу гэж бодож байна? Би бас нэг лук бүрдүүлэхдээ тийм бас мундаг хүн биш ээ. Би өөрийнхөө яг стилдээ тохируулаад өөрийнхөө сонирхолтой тохируулаад сонгосон спорт лук маань л нэг иймэрхүү харагдаж байна. За
За одоо хэдүүлээ миний яг одоо ингээ өдөр тутамдаа гадуур өмсөж болох тийм лүгийг бүрдүүлэх гэж байна. Тэгээд хамтдаа сонгоцгоё. Миний одоо яг хамгийн их надад хэрэг болдог, хэрэглэгддэг гэдэгсэн юм гэвэл миний одоо өмссөн байгаа пүүз л байна. Энэ яг ингээл яар цандарсан үед яг хамгийн зөв сонголт байж чаддаг. Дандаа 28:30 тэгвэл энэ джинсийг сонголоо. Харин өнгөтэй джинсэн дээр юу өмсөх юм бэ? Би хувц сонгож чаддгүй. Бүгдээрээ л гоё яригдаад байна. Би сая нөгөө ийм джинсэн өмд сонгосон байсан энийгээ болоод джинсэн өмдний маань арай богинохон загвар ийм шортон загвар байгаа юм байна. Тэгээд энэ ч одоо бас яг хүмүүсийн нөгөө тренд болоод байгаа загвар штэ нэг ийм сул ойлгогдож байна уу? Тийм. Энүүнийг дээдлийнх нь хостой өмсөж үзье гэж бодлоо. Арай нэг юм өөрийнхөө өмсөж байгаагүй тиймэрхүү стайл бүрдүүлэе гэж бодлоо. Дээдлийг нь би гоё сул байлгамаар байгаа учраас XL-ийг сонгоод тэгээд энэ хоёрыг ингээ хослуулсан. Энэ хувцлалтан дээр маань тохирох загвар гэвэл би ийм мөнгөлөг саарал китээрээ тохирох юм болов уу гэж бодоод байгаа хгүй юу. Гэхдээ бас жоохон энэ кетний загвар нөгөө нэг жижигхан болохоор энэ сул хувцсан дээр яаж харагдах бол гэж бодоод л байна л та. Энэ болохоор яг миний хамгийн анхны яг эдтээс юм пүүз. Тэгээд өөрөө авч өмсөж байгаагүй ихчээс өглөж ирж исэн тийм пүүз байгаа. Гэхдээ тухайн үед бол хэл мууцсан л ирж исэн. Одоо бас буцаад тренд болоод байгаа юм шиг үлээ тий. Тэгвэл энэ надаа яг мөнгөлөг хэрнээ юутай энэ нэлээд тохирох юм шиг санагдаад байна. Энийг сонголоо. За би яг ийм нөгөө тийм хагас богино тийм сул шорт яг өмсч үзээгүй тэрүүн дээр яг ямар амьс тохирохыг би мэдэхгүй байна. Гэхдээ надаа яг энэ амьсал хөөрхөн л харагдаж байна. Энэ нэг эндээ ийм цацагтай энэ амьс хөөрхөн харагдаж байна. Тэгээд ийм пүүз, ийм шортон дээр түрээтэй амьс зүгээрээд юм болов түрээгүй амьс зүгээрээд юм болов. Түрээтэй л ер нь зүгээр. Одоо ч нэг түрээгүй амьс өмсөд байгаа хүмүүсийг шоорлоод байгаа юм байл шүү дээ. TikTok дээр. Би тэрийг хараа гайхсаа би дандаа л түрээгүй амьс өмсдөг гэж байна. Тэгвэл энийг сонгоч. Эндээ ийм хөөрхөн цацагтай ийм амьс байна. Арай эмгтээлэг болгож өгөх юм болов. За ингээд миний өдөр тутмын одоо энгийн амьдралдаа өмсөж болох үйц лук маань бол нэг иймэрхүү бүрдсэн байна. Тэгээд надад гаддаас нэг ийм хоолойтой загварууд нь ер нь бол таалагддаг болохоор би яг энийг ингэж хоцолж сонгосон байгаа. Тэгээд хамгийн энэ дундаас яг хамгийн онцлж ярмаар байгаа хувцасдаг гэх юм бол яг энэ нэг богино өмд шорт гэдэг гэсэн тийм. Тэг энийг онцолж хэлмээр байна. Тэгээд одоо яг тренд болоод байгаа загвар. Тэгээд дээдлтэйгээ хос болохоор илүү ийм зэгттэй харагдаж байгаа. Тэгээд энэ хослол маань өөрөө болохоор нөгөө ийм хар саарал өмгтэй байхгүй дээ. Тэнгүүд кет маань өөрөө ийм мөнгөлөг саарал хар оруулахтай болохоор бас илүү хоорондоо зогцож байгаа ах гэж бодож байна. Тэгээд сая яг амьсан дээр би уртай амьс зүгээр болов богино амьс зүгээр болов гэдээсэн чинь ер нь уртай амьс нь бол зөв сонголт байсан юм байна шүү манайхаа. Нэг иймэрхүү. Илүү юм чөлөөтэй гэхдээ бас загварлаг тийм лук бүрдүүлэхийг хичээлээ. Би иймэрхүү хувцлал, иймэрхүү стайлтай хүн биш л дээ. Гэхдээ зөвөр иймэрхүү стайл хийж үзмээр байсан болохоор өнөөдрийн лукээ ингэж бүрдүүлсэн юм аа. Тэгээд миний сонссноор бас энэ жилийн тренд өнгөнүүд донд бас яг ийм нөгөө мөнгөлөг кетнүүд орж байгаа юм байлээ. Тэгээд тийм учраас бас тэрүүндээ трендээ дагаад энэ суперстарыг сонгосон. Ингээд өнөөдрийн миний бүрдүүлсэн хоёр лук бол юм байлаа. Тэгээд shopping with content-тэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаарт бас яг хэнийг үзмээр байгаа, хинтээ зөв shopping хиймээр байгаа, коммент хэсэгт үлдээх юм бол бас Adidas эд маань тэр хүмүүсийг оролцуулж магадгүй юм аа. Тэгээд миний дугаарыг үзсэнд баярлалаа. Баяртай.